Дэлхийн зах зээл дээр шатхууны үн 30% өснөөс үүдэж импортлогчид өнөөдөр зохиомжтой хомсдол үүсгэж үр дүнд нь ард түмэн аргаа барж байна. За өмнө нь 90-с доош актантай шатхууны онцгой албан татвар тоон тутамдаа 30 мянган төгрөг, за 90-с дээш актантай бол 50 мянга, дизелийн түвшинд 60 мянган төгрөгийн татвар ногдуулдаг байсан. Харин онцгой албан татварын хувь хэмжээ нэмэгдснээр шатхууны татвар 260 мянга болжээ. Гэхдээ энд нэг зүйлийг санах хэрэгтэй. 30-аас 60 мянган төгрөгийн татварыг тоон тутамд нь авдаг байхад шатхуун импортлогчид үнэ буулгаж байсан уу? За ямар ч хэлсэн энэ асуудлаар засгийн газар валютын сантай зөвшөлдсгөр болжээ. 90-с доошхтаар 260 мянга, 90-с дээшээр 260 мянга, дизелээр 280 мянга гэд энэ оны төсөвдөр нэг 300 орчим тэрбум төгрөг бол төсөвлөгдсөн байж байгаа. Тэгээд нэг талаасаа бид нар бол яг төсвийн орлого бас тасрах юм нөхцөл байдал хэрвээ онцгой албан татварыг бууруулах юм бол үүснэ. Гэхдээ нөгөө талаараа энэ бол нийгэмд бол мэдээж маш хор уршигтай. Тэр энэнийг бид нар бас олон улсын байгууллагуудтай ярьж байна. Шатхууны хомслоос гадна хувь хүний орлогын албан татварын хэмжээ нэмэгдсэн нь нийгмийн зүгээс маш их шүүмжлэлийг өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд дагууллаа. За анхаа валютын сангийн хөтөлбөрт хамрагдах үед энэ асуудлыг засгийн газар уян хатнаар зохицуулах санал гаргасан ч IMF-ийн шахалтаар татвар нэмэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. За эдийн засгийн өсөлтийн 3.8 зан эцсийн байдлаар бол тоо 20 дугаар сарын сүүлээр гардаг. Ингээд гарах байхад 3.8 хавцаа ерөнхийдөө эдийн засгийн өсөлт гарна гэдэг бол олон улсын валютын сангийнхны анхны тооцоолол бас өндөр байна. Тийм учраас бид нэр бас энэ бүгд дээр өмчлөөд зарим нэг зүйл залтаа өнөөдөр Монгол улсын эдийн засаг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулаад бас зөвлөрүүлээч гэдэг саналыг бол тавихаар бид нар зэгч байна. За энэ сарын 25-ны өдөр олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол улсад ирнэ. За энэ үеэр засгийн газар хилцээрийн ширээний ард сууж эдийн засгийн өсөлт валютын сангийнхны тооцоолж байснаас өндөр гарсан учраас зарим төрлийн татварын хувь хэмжээг бууруулах асуудлыг ярилцах юм байна.